За Хаамлдүргийн 3 дугаар хороо Ярамгаас станцын замыг холбосон шинэ гүрний баруун талд зөвшөөрлгүй барьсан гүрийг Геодиз усны барилга байгууламжийн газраас буулгаж орц гарцыг чөлөөлж байна. Энэ мэт зөвшөөрлгүйгээр барилга байгууламж барьснаар голын сувгчлалын зарцуулалт багасж, зуны улиралд айл өрх болон аж ахуйн нэгжүүд үерийн эрсдэлд өртөх магадлал ихсдэг байна. Энэ шинэ зам гүүр ашиглалтанд ороогүй байх үед энэгээр энэ уртлын байрны оршин суугчид бол энэ аж ахуйн нэгжүүд явдаг байсныг өмнө нэг хоолойнууд тавьсан байсан. Тэрийг шинжилгээнгүүтээ ингээд орц гарц хийсэн байна. Тэгээ орц гарц хийхдээ зөвшөөрөл аваагүй. Зөвшөөрлгүй хийсэн орц гарцнаас үүдээд одоо энэ шар усны үер 100 борооны үер уух үед голын суугчлалын зарцуулга багасаад айл өрх болон энэ үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд үер усны эрсдэлд орох үр дагавартай байна. Тэрнээс урьдчилан сэргийлээд зөвшөөрлгүй хийсэн орц гарцыг чөлөөлөх үйл ажиллагаа явуулж байна. Голын ийшээ зүй чөлөөтэй нэвчиж урьдчилсан зарцуулгыг багасгаж байна гэсэн үг. Хашиж боогоод хоёр талаас нь хашиж боогоод өргөн хэмжээгээр уурсаж авах ёстой голыг зөвхөн одоо энэ дөрвөн гаргалгаагаар л гаргахаар тийм болгочихж байна гэсэн үг багхгүй.